Сайн байцгаана уу үзэх өдрийн минь. Өнөөдөр та бүхэндээ хүний биеийн хэсгүүд гэх нэртэй вебтүүн ярьж өгөх болно. За тэгээд цуврал руугаа орцгоё. Орхосоо өмнө анхааруулга. Энэ бүлэгт хүчирхийлэл болон зарим уншигчдад сэтгэл түгшээж болзошгүй харгас дүслэлүүд агуулгадана. би осолцчих уу? Хонгор минь. Зүгээр үү? Үгүй ээ. Байна уу? Яагаад түргэн тусламж руу халбагдаж болохгүй байна? Байна уу? Эмэгтэй, та зүгээр үү? Бүх удирдлагуудын холбоо тасарсан. Бид иргэдийг хамгаалахын тулд оршдог нь үнэн хэдий ч би цэргүүдээ гадаг шилгээж зомби зүргийн өөдөөс дэмий хүлж чадахгүй. Одоогийн байдлаар бидэнд ганц л сонголт байна. Тэр нь өөрсдийн гэр бүлээ хамгаалах. Бид одоогоор олон жил аюулгүй байж болох хорогдох байр нь байна. Гэхдээ хэрвээ гэр бүлээ аврахаар амь насаа эрсдэлд оруулах хүсэлтэй хүн байвал бүрэн зэвсэглээд хорогдох байрыг орхих зөвшөөрөл олгогдно. Санаарай, бид энд та нарыг хүлээн. Та нар хайртай хүмүүсээ дагуулan эргэж иртэл. Эрхмээ, яг одооноос бид лабораторид нууж байсан тэр зүйлийг хяналтдаа авна. Гэхдээ командлагч тэр хараахан гэр бүлээ аврахаар явах хүмүүсээ зэвсгээ аваад байрлалдаа буц. Ахмад, та ч гэсэн явах уу? Мэдээж би явна. Харин чи яах гэж байна төрөвчээ? Манай эцэг их гадаадд байгаа. Тэгвэл тэнд аюул багтай байж магадгүй. Танд баярлалаа, Ахмад бай. Та гэр бүлээ дагуулan буцаж ирэхийг чинь хүлээж байна. Анхаар цэргүүдээ, та бүхэнд амжилт хүсье. Амьд мэнд гэр бүлтэйгээ эргэж ирэхийг хүсье. Мэдлээ ноёто. Ээжээ, айгаад байна. Зүгээр ээжийнхөө. Ээжийнхээ ард ороорой. Ээж, тэнд дахиад байна. Зүхтжийнхөө, зүхтаарай. Жуян, жихо, та хоёр зүгээр үү? Минчол, аава. Зүгээрээ хонгор минь. Аав нь энд байна. Одоо эндээс явцгаая. Аав нь чамайг хамгийн аюулгүй газар аваачна. Зомбинууд араас хөөж байна. Бид ирлээ. Яг тэнд. Командлагч, нээ, бид байна. Чадахгүй. Танаа гэр бүлийг хэн нэг нь халдвар авсан байж магадгүй. Би та нарыг энд оруулж болохгүй. Өөр газар очиж хоргод. Командлагч, бидэнд итгээрэй. Хэн ч халдвар аваагүй. Ядаж хүүхдүүдийг минь авал та. Та бидэнд гэр бүлээ авчир гэж хэлсэн. Та хүлээн гэсэн бидтэй. Хаалганаас холд. Энд бол тушаал. Ахмад, тэд ирж байна. Жуян 377 дугаар лагер руу яв. Ойрхон байгаа. Чи яах юм бэ? Би цэргүүцтэйгээ цаг хожино. Яв. Хурдан яв. Аава. Минийх дуусчихлаа. Жадаа гарга.
Бид энэ чугмыг барина. Гэр бүлүүд маань аюулгүй гарч дуустал. Тэр мөчөд надад ганц л зүйл бодогдож байсан. Зомбийн дунд юу ч болсон би амьд үлдэнэ. Энд хамаас ямар ч үнээр хамаагүй амьд гарна. Тэгж байж л надад ирхэм хүмүүсээ хамгаална. Юу болоод байна? Би ухаан алдсан юм бах та. Яагаад би ийм газар байдаг бэлээ? Юу ч санахгүй байна. Гэхдээ эдгээр зомби хаанаас гараад тэд зүгээр л энүүгээр холхиод байна. Гэхдээ хизээч гинэт дайрч магадгүй. Яаралтай эндээс гарах хэрэгтэй. Яаж гарах вэ? Хаалга. Нэг дээрээ гуй. Тэр явчихсан уу? Хөөе. Энэ нээгдэж бууд. Яг л зомби байна. Намайг хайшаа чирээд байна. Зомбинууд үгүй ээ. Хүлээгээрэй. Эд чинь хүмүүс байна. Зомби хүнд хоол өгч байна гинүү? Ахамда. Та мөн байна шүү дээ. Тэнгисийн цэргийн эмч Минчол Байк. Хэн? Би байна. Эмийн дасгын ахлагч Пак. Энд бол хорогдох байр доторх хагалгааны өрөө. Та танихгүй байна уу? Хорогдох байраа хагалгааны өрөө танил санагдаж байна. Би цэргийн эмч юм уу? Эрхмээ. Яг одооноос бид лабораторид нууж байсан тэр зүйлийг хяналтдаа авна. Гэхдээ командлагч тэр хараахан тэр вакцин клиникийн туршилтад ороогүй байна. Огт үр дүнгүй байх. Эсвэл ностой гаж нөлөө үзүүлэх бүрэн боломжтой. Би явах ёстой. Би тэднийг аврах ёстой. Надад өөр сонголт алга. Энэ вакцин бол бидэнд үлдсэн цорын ганц найдвар. Тийм ээ. Яг тэр байсан. Би зомби болоогүй шалтгаан. Тийм ээ. Одоо саналаа. Зомби вирусын эсрэг вакцин. Тэр үед би хүний дуу сонссон. Зомбины аимшигтай хашгираан дундуур нэвт сонсогдсон. Юу болоод байна? Би итгэлгүй байна л да. Тэгвэл бүрэн болоогүй вакцины нөлөө байх. Командлагчийн ухаан анх 6 сарын өмнө сэргэж эхэлсэн. Магадгүй хожуу илрэх эсрэг биеийн нөлөө гарч байгаа байх. Командлагч гинэ? Тийм ээ. Тэр бол манай командлагч. Та танихгүй байна уу? Мэдээж одоогийн төрхөн дэс өөр л дөө.
эхэндээ зөвхөн ухаан нь сэргсэн. Харин одоо би энэч хүний байдалтай буцаж байх шиг. Гэхдээ асуудал нь ялзарсан эргэтнүүдийн өвдөлт өдөр ирэх тусам нэмэгдэнэ. Тийм утгаараа бүрэн зомби хэвээрээ байсны дээрч байсан байж магадгүй. Энэ бүхэн вакцины нөлөө юу? Тэгвэл яагаад тэр энд хүмүүсийг хорж байгаа юм бэ? Шилжүүл суулгалт Юу гинэ? түүний эргэтэн надад Тавиач завшаа. шилжүүл хий минь чалбайк Юу гэсэн үг юм бэ? Эргэтэн шилжүүлэн суулгахаа ингэж гинтүү. хэрвээ би ухвал чийч бас ухна түүнийг бэр Уучлаарай ахмадаа. Миний гар өвдөхгүй байна. Яагаад? Төгс бус вакцинд хариулсан хүн бүр өөр хурдаар сэрж эдгэрч байна. Би таныг анх хараад хүн гэж бодсон. Та командлагчаас ч хурдан ахиж байна. Ийм хിവэр байвал та өдөр бүр ялзарсаар цэстэй өхнө. Амьд үлдэх цорын ганц арга нь магадгүй командлагчийн бодож байгаа тэр зүйл. тусал хүний шинхэн Энэ зөв зүйл биш. Тэр намайг амьд хүнийг задлаад өөрөө амьд үлдэхийг шаардаж байна гэж үү? Амьд хүний бий. Ингээд энэ цуврал маань дуснаа. Та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Хандлт дайжгүй хүмүүс их дэмжиж байвал цааш үргэлжлүүлэх болно. Удахгүй уулзна гэж найдая. See ya.